За сайн байна өдрийн мэнд хүргэе. За араас амжилттай виза авч байгаа бас дараагийн бас нэгэн үйлчлүүлэгч маань хүрээдсэн байна. За 1 сарын 2-нд ингээ визэн дарагдсан. Энэхүү үйлчлүүлэгч маань бас 17 он ингээ виз хүсээд татгалзах авч байсан. За энэ үйлчлүүлэгчийн хувьд бол мөн бас төмөр замд ажилладаг, нийгмийн даатгал дундаж төлөлтөй байгууллагатай ажиллаж байгаад нийгмийн даатгалаар бол сая ингээ 17 онд виз хүссэн боловч татгалцсан. За тэгээ энэ удаа визэнд орохдоо бол манай байгууллагаас бас мөн мэдээлэл аваад баталгаа таяг анкет бүлэг зэрэг вакцины үйлчлэгийг маань аваад хүлээлгийн өгтөө бэлдүүлээд өөрийн биеэр хүлээлгийн өгөөд 1 сарын 2-нд визэн ингээ амжилттай гаргадаад аялын виза авч чадвар үлдсэн байна. Мөн манайхаас бол одоо тийз захиалга хийлгэсэн байгаа. Манай тийз захиалга бол бас бусад газрын тийз захиалгын үнийг бодвол бас харьцангуй бас хямдралтай байдаг учраас манай байгууллагаас тийз захиалгаас авдээ шүү. За тэгээд одоо бол хилээр гарах зөвлөгөө буюу декларац бүлэг мэдээлэл аваад зорчигтой бэлэн болсон. Мөн хилээр гарах 100% баталгаа таяг аваад зорчигтой одоо бэлэн болсон ирсэн байна. За өмнө нь төмөр замын ажилчид бол нийгмийн даатгалаараа виз хүсгэд бол ер нь гардаггүй байсан. Яагаад гэхээр төмөр замын ажилчдаас маш их харалж исэн гэдэг үгсийг элчингээс бол автоматар буцаагддаг байсан. За 18 он буюу 18 оны сүүлийн 6 сараас хойш буюу одоо хүртэл бол төмөр замынхан маань маш амжилттай виза хүлээж авч байгаа шүү. Төмөр замын ажилчид бол та бас виз хүсэх боломжтой байгаа шүү. Мөн нийгмийн даатгал 2 саяас дээш төлөвч бол шууд мөлт виз хүсэх боломж байгаа шүү гэдгийг бас сануулж хэлмээр байна. За маргааш манай байгууллага 11-ээс 14 цагийн хооронд үнэгүй зөвлөгөө өгөх бөгөөд өнөөдөр 17 цагаас бас ээлжид лайваараа та бүхэндээ шаардлагатай мэдээллийг чинь бас олгох болно. Энэхүү лайв маань хамаадан мэдээлэл зөвлөгөөгөө бас аваарай.